OX тэнглэг. За. OX тэнглэг нь юу вэ? Ямар тэг дээр гэж үзэх вэ? Y-ийн тэг X нь яг адилхан байна гэсэн. За яг зургийн зур хэдүүлээ. За 4 3 гэдэг чинь 1 2 3 4 дээшээ 3. Энд M цэг байгаа юм ба шүү дээ. Энэ M цэгээс OX буюу энэ хэвтэй тэнхлэгт хүрэх зай гэдэг чинь ингээ эренгээр хазах энэ зайг та нараас асуугаад. Тэгэхээр зургийн зурж очих юм бол зай нь 3 гэж өрнөл харагдчихна. Зургийн зураг шаардлагагүйгээр бодох юм бол та нар 4 3 цэг Y нь ойлгохоор эхлээд 4 тэг цэг байна гэсэн. Энд чинь өөрөөр хэлбэл 4 тэг цэг байхгүй. Энэ хоёрын хоорондох зайг олохдоо нөгөө хоёр цэгийн хоорондох зай гэдэг чинь энээс энийг хасаад квадрат зэрэг төшүүлээд нэмдэг нь энээс энийг хасаад квадрат зэрэг төшүүлдэг тийм үү. Тэгээ язгуурдаар оруулахаар ер нь бол 0-ийн квадрат, 3-ийн квадрат гэхээр язгуурдаар 9 буюу 3. Энэ бол яг бодлого гэж гарч ирнэ. Гэтэ энэ дээр бол нэгэ боцсон ч болно гэсэн үг л дээ. За асуулт авахгүй.